12 дугаар ангийн сурах хүчийг за логарифм функц гэсэн энэ 31-р бодлогыг бодъё. За 31-р бодлого маань логарифм 2 суурьтай а дээр логарифм 2 суурьтай c-г нэмсэн нь логарифм язгуур дээр 2 суурьтай б-т тэнцүү бол ингээд энэ илэрхийллийн утгыг олоорой гэсэн. За тэгээ a b c тоо маань ийм эргэлцсэн байна гэж харах нь. За логарифм 2 суурьтай а дээр нэмэх нь логарифм 2 суурьтай c энэ нь бол логарифм за язгуур дээр 2 суурьтай б-т тэнцүү гэсэн ийм нөхцөл өгөгдсөн юм. За энийхээ энэ дээр логарифмын чанарын ёсоор энэ маань юу болох вэ гэхлээр за ижил суурьтай логарифмуудын нийлбэр бол үржил хэлбэрт задрна. Тэгэхээр бидний энэ маань логарифм за яг энийг юунд хийчихээ нэг хаалтанд хийчих. Логарифм a-ийг үржих нь c энэ бол энэ за логарифм язгуур дээр 2 гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхлээр энэ 2 логарифм за энэ ингэ бичих гэсэн чинь болдоггүй. Тэгэхээр ер нь бол логарифм 2 суурьтай тэгээд язгуур дээр 2 гэдэг чинь 2-ын 2-ны 1 зэрэг гэсэн үг. За 2-ын 2-ны 1 зэрэг гэдэг чинь энэний урд нь 2-ны 1 чинь уруугаар ирэх учраас ийм хэлбэртэй болчихно. За энэ маань цаашлаад энэ 2 чинь бол одоо нөгөө b-гийнхаа зэрэг болоод байна. За тэгэхээр энэ маань бас бичигдэж болно. Логарифм 2 суурьтай b-гийн 2 суурьтай b-гийн 2 зэрэг болоод өөрчлөгдчихнө. За одоо бид ингээд энэ дээр өгөгдсөн нөхцөл дээр нэг жоохон ажиллагаа хийсэн. Одоо за тэгвэл бидний жинхэнэ дор өгөгдсөн зүйл маань юу болох юм бэ гэхээр за логарифм энэ хоёр ингээд ижил суурьтай байгаа. Тийм учраас энэ логарифм 2 суурьтай за хаалтан дотор а-д нэмэх нь b дахиад энэ маань энд нийлбэр байгаа. Тэгэхээр энэ бидэнд үржигдээд ирчихнэ. Тэгэхээр логарифм b-гээс хасах нь c энэ хоёр ийм хэлбэртэй болоод ирсэн. Одоо энэ ерөнхий хасах тэмдгийг хаалтны өмнө гаргачаад за бид энэ ард юу хийж болох вэ гэхээр эндээс энэ логарифм 2 суурьтай за энэ а-гаас хасах нь b за дараагийнх нь b-д нэмэх нь c за энэ хоёр ийм хэлбэртэй болоод ирчихнэ. За тэгэхээр энэ тэнцүү одоо энэ хоёр ч ингээд сөрөг тэмдэгтэй байгаа учраас цаашлаад энэ юу болох вэ гэхээр энэ цаашлаад логарифмын хуваах чанар руу орж ирнэ. За хуваах чанар руу орж ирэхлээр юу болох юм гэхээр энд болох за энтэй навчаад хасчих.
ижил логарифм ижил суурьтай байгаа учраас за ингэж орж ирэх юм. За энэ тэгэхээр энэ ардлын хэсэг хуваагч болж орж ирнэ. А-гаас хасах нь B. За дараагийнх нь B дээр нэмэх нь C. Ийм хэлбэрт орлоо. Одоо бүгдээрээ энэ хаалтыг нь задлчих нь. За тэгэхээр энэ хаалтыг задлах дээр ингэж. За энд болох дээр AB за хаалтан дотор ичнэ. AB. За энэ хоёрыг үржүүлээд AB нэмэх нь B-гийн 2 зэрэг B-гийн 2 зэрэг. За дараа нь хасах нь AC. За хасах нь BC. За ийм боллоо. Хүртэр маань хэрхэн болох юм бэ? За хүртэлт болохоор AB. За энд хасах нь B-гийн квадрат. B-гийн квадрат нэмэх нь AC хасах нь BC гэсэн. За ийм хэлбэртэй болсон. За энийг цааш нь одоо бодоход бидэнд энэ дээр нөгөө нэг нөхцөл өгөгдсөн шүү дээ. Ямар нөхцөл өгөгдсөн юм бэ гэхлээр энэ нөхцөл юу юм бэ гэхлээр нөгөө одоо эндээс энэ ийм болсон шүү дээ. За энийг өөр өнгөөр онцлоод тэнд хэлчихье ер нь бол. За ийм. За тэгэхээр өгөгдсөн нөхцөл маань ийм болсон шүү дээ. Ийм болсон ба. Тэгэхээр энэ хоёр талаас хоёулаа логарифм суурьудаа авчихлаар ерөөсөө AC чинь B-гийн 2 зэрэгтэй тэнцүү болж таарсан байна. B-гийн 2 зэрэгтэй тэнцүү. За энийг ингээд ашиглах юм бол одоо энд юу болох юм бэ? Энэ AC-гийн оронд бид нэр B квадратыг бичиж өгөх. Энд биччихвэл энд бид нэр энэ B-гийн квадрат энэ хоёрын оронд B квадрат. За энд бас мөн адилхан B квадрат. За ингээд ирэхлээр энэ B квадратууд бол хоорондоо яах нь хураагдах нь шүү дээ. Энэ дандаа эсрэг тооног болсон. За ингээд ирэхлээр бидний бодлого бол одоо энэ хоёр хураагдсан шүү дээ. Ингээд энэ бас ингээд хураагдсан эсрэг тооног. За ингээд ирсэн чинь Бутархан хүртэр хуваарьт ижил Бутархан хүртэр хуваар ижил болсон. За энэ ижил болно гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр хүртэр хуваарьуд ижилийн чи эдгээр хураагдаад нэг бол. За эндээс юу гэсэн илэрхийлэл гарах юм гэхээр логарифм 2 суурьтай нэг бол 2 суурьтай 1 гэдэг чинь
Энэ бол тэгтээ тэнцүү боллоо гэсэн. За ингээд дараагийн хичээлүүдийг үргэлжлүүлэн үзээрэй. Манай сувгийг дагаарай.